Здравствуйте, дорогие ребята! Сегодня мы будем говорить о тексте идеологии. Меня зовут Отун Туя, я преподаватель Монгольского государственного университета. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дасгал даалгавар хичээлийн талаарх зөвлөмж хичээлийг та бүхэнд миний бие Монгол Улсын их сургуулийн багш Отун Туя хүрэхээр бэлдлээ. За манай өнөөдрийн сэдэв маань текст болон харилцан ярианы тухай юм аа. Манай өнөөдрийн хичээлийн агуулга нь 2025 оны элсэлтийн шалгалтын орос хэлний хичээлийн даалгаврын бүтэц ямар байх юм бэ? Сурагчдын гаргаж байгаа түгээмэл алдааны нэг болох эхийн үзэл санаа, унших арга, харилцан ярианы талаар ярилцах юм аа. Тэгээд жишээ, дүгнэлт, зөвлөмж гэсэн хэсгээс бүрдэж байна. За орос шалгалтын даалгаврын бүтэц маань 3 хэсгээс бүрдэж байсан. За нэгдүгээрт нь болохоор грамматика, хэл зүй, хоёрдугаарт нь лексика, коммуникаци, синтаксис. За энэ одоо үгийн сан, харилцаа болон өгүүлбэр зөв гэсэн үг байгаа. Чицээний буюу унших хэсгээс бүрдсэн. За грамматика буюу нэгдүгээр хэсэгт хүүхдүүдэд юу ордог юм бэ? Энэ маань части речи. Части речи гэж юу юм бэ? Энэ үгийн аймаг ба орос хэлэнд 10 үгийн аймаг байдаг. За жишээлбэл имя существительное, имя прилагательное, местоимение, глаголы, союзы и так далее, тийм ээ. За падеж буюу тийн ялгал. За тийн ялгал гэж юу юм бэ, тийм ээ? За тийн ялгал гэдэг маань өгүүлбэрт орж байгаа өгүүлбэрүүдийн маань хоорондоо дасан зогсож байгаа тэр зохицлыг падеж буюу тийн ялгалаар бол зохицуулдаг байх нэ, тийм ээ. За словарный запас, лексика, коммуникаци, синтакс дотор ордог байгаа. Энэ маань юу гэж байгаа юм бэ гэхээр үгийн баялаг гэсэн үг байгаа. Де причастие. За өнөөдрийн манай хичээл дээр де причастие буюу нөхцөл үйлүг, харилцан яриа ааны талаар бас ярилцах нэ. За чицээний 3 дугаар хэсэг маань чицээний буюу унших хэсгээс бүрдэж байгаа. Энэ маань это работа с текстом понимания прочитанного. Бичвэр уншаад дасгал даалгаврыг хийж гүйцэтгэх ийм даалгавруудаас бүрдсэн байна. За өнөөдрийн сэдэв маань чицээний буюу 3 дахь унших гэдэг энэ сэдэвт бол хамаарсан байна. За эхийг уншиж түүний үзэл санааг тодорхойлох, эхийн гарчиг, түүнийг илэрхийлэх, үндсэн санааг эхээс олох. За энийг орсоор хэлэх юм бол орсоор томьёолох юм бол тийм ээ. Прочитать текст и определить его основную идею, найти заголовок, ключевую мысль, выраженную в тексте. За 3 дугаар даалгавар буюу чицээний унших даалгаврыг хүүхдүүдэд хийхдээ хамгийн эхэлж бол унших хэрэгтэй тийм ээ эхийг. За эхийг яаж унших вэ? За дараах техникийг багш нь та бүхэн зааж өгье. За правильное чтение. Прочитайте текст дважды. Первый раз для общего понимания, второй для деталей. За эхийг 2 удаа уншнаа хүүхдүүдээ. Анхны уншилтаараа бол ерөнхий утгыг ойлгоно. Дараагийнхаар нь бол нэмэлт мэдээллийг анхаарч уншаарай. Үүнд бол оноос нэр юу вэ? Он сар өдөр юу вэ? Байршил заасан үг юу вэ гэх мэт тийм ээ. За найдите повторяющие слова. Это ключевые слова. За дахин давтагдж байгаа тухайн ихэд давтагдж байгаа үгүүдийг анхаараарай. Энэ маань одоо ключевые слова буюу гол үгүүд маань, түлхүүр үгүүд маань байдгийн шүү. За дараа нь болохоор заголовок буюу гарчгаа хараарай хүүхдүүдээ. Гарчиг. Он должен отражать тему. За зохиолч ямар асуудал дэвшүүлсэн бэ гэдэгт хариулт өгнө. Ер нь хүүхдүүдээ текст буюу эхийгээ хараад гарчгийн нэгдүгээрт нь уншаад за энэ юуны талаар ярих юм бэ? Ямар утгатай юм болоо гэд гарчгаа нэгдүгээрт нь бодож эргцүүлж агаарай. За текст. Текст – это высказывание, которое состоит из предложений, связанных общим смыслом, темой. За текст гэж юу вэ? Их гэж юу вэ хүүхдүүдээ? Их гэдэг маань нэг сэдвийн дор тодорхой нэгэн утга агуулгатай хэсэг бүлэг өгүүлбэрийн цогц юм аа хүүхдүүдээ. Өгүүлбэрүүдийн цогц юм. За как понимать текст глубоко? За текстийг бид эхийг яаж одоо ойлгох вэ? Заголовок буюу гарчиг. За гарчгийг наагна гэж хэлсэндээ түрүүнд как называется текст. За энэ их маань ямар нэртэй юм болоо? За жишээлбэл багш маш энгийн жишээ авъя. Например, осень. За жишээлбэл намар гэдэг юм гарчигтай их байлаа гэж бодъё те. Тэнгүүд
Осень гингүүд намар. За энэ намрын тухай гарах юм байна гэд бүгд бодчихно тийм үү. За дараа нь основная идея, үндсэн санаа. Үндсэн санааг нь яаж ойлгох вэ? За үндсэн санаа гэдэг маань с какой целью автор написал текст? Чему учит этот текст, тийм ээ? За энэ маань юу гэдэг юм бэ гэхээр яг энэ бичвэрийг зохиолч маань яагаад бичсэн бэ? Энэ ихээрээ та бүхэнд ямар сургаал сургамж харилж байгаа юм бэ, тийм ээ? Энийг та нар маань ойлгох хэрэгтэй болно. За жишээлбэл түрүүнд осень гэд намар гэдэг сэдвийг өгшин жишээ болгож авсан те. За тэгвэл человек должен находить красоту в любом времени года. За хүн бол жилийн альч улиралд түүний сайныг нь олж харах нүдтэй байх ёстой гэсэн утгатай байна. За энэ текстийн маань гол буюу үндсэн санаа агуулгадж байна гэсэн. Энэ бол маш энгийн жишээ байгаа. За одоо бүгдээрээ 2025 оныхаа Орос хэлний дасгал даалгаврын хувилбар А дээр байсан тексттэй наривчлан танилцъя. За чтение. Прочитайте текст. Вместо точек выберите, согласно содержанию текста, подходящий грамматический вариант существительного или прилагательного. За энэ даалгавар дээр хүүхдүүд юу гэж хэлж байна тийм ээ? За текст уншаарай гэж байна. За багш нь юу гэж хэллээ? За эхийгээ 2 дахин унших хэрэгтэй гэж багш нь хэлсэн те. За энэ даалгавар дээр нь юу гэж хэлсэн байна? Текстээ ихээ уншаад мөн цэгийн оронд дараах дор өгөгдсөн байгаа үгүүдийн нөхөөрэй гэсэн байна. За нөхөхдөө бүгдээрээ яаж нөхөх вэ гэхээр дүрмийн дагуу нэр үг нөхөх юм уу, тэмдэгнэр нөхөх юм уу гэдгийг нь олж бичээрэй гэсэн юм даалгавар байна. За ингээд цааш нь харъя. Путь к профессии. За путь к профессии мэргэжил олох зам гэдэг нэртэй ийм их өгөгдсөн байна. За багш нь уншаад өгье. Каждому русскому человеку, который любит детективы, знакомо имя Александры Марининой, автора криминальных романов, ставших бестселлерами. Марина Анатольевна Алексеева – это настоящее имя писательницы. Дала интервью корреспонденту одного московского журнала. Вот что она рассказала. Я родила в семье юристов. Все мои родственники были юристами, поэтому с детства я знала, что пойду по их стопам. Отец был энциклопедически образованным человеком и дал мне широкое образование. С 5 лет я изучала английский язык, много занималась музыкой. Моя мама занимала пост первого вице-президента Российской адвокатской академии. В доме была большая библиотека, и все свободное время я читала. После окончания школы я хотела продолжить династию юристов, поэтому у меня была одна дорога на юридический факультет Московского государственного университета. За энэ ихтер ажиглах бол багш нь түрүүнд ярьсан те. За нэгдүгээрт нь 2 удаа уншаарай гэсэн. За эхний удаад ерөнхий уншаад 2 дахь удаа уншихдаа ямар мэдээлэл байна тэрэнд нь анхаарал хандуул. За тэрэнд нь он сар өдөр байж болно, хүний нэр байж болно, оноос нэр байж болно тийм ээ. Тоо заасан байж болно. За манай энэ тохиолдолд юу вэ? Хүний нэр харагдаж байна тийм үү? Александра Маринина гэж харагдаж байна. Марина Анатольевна Алексеева. За уур бас юу харагдаж байна? Вице-президент Российской академии гэж харагдаж байна. Московский государственный университет. За эдгээр түлхүүр үгнүүдийг анхаараарай. Дагуурн зурсан ч болно тийм ээ. За дараа нь багш нь яаж нөхсөн байна? Дараах үгнүүдийг нөгөхдөө тийн ялгалаа ботсон байна. За эхний үгэн дээр любит что винительный падеж байх хэрэгтэй. Юунд дуртай вэ гэж хэлнэ тийм ээ. Тэгэхээр юунд тэгэхээр детектив буюу адал явдалтай зохиол дуртай гэсэн байна. За дараа нь это имя гэдэг 2 үгний дунд байгаа үгийг багш нь яаж нөхсөн байна? Имя гэдэг маань юу лээ? Существительное. Нэр үг байгаа тийм. Нэр үг маань средний род дээр байна. Яагаад багш нь мэдээд байна? Имяар төгсөн 10 үг орс хэлэнд средний род буюу эрс хүйсийг илэрхийлдэг. Тийм учраас имя гэдэг үгний маань, нэр үгний маань өмнөх үг яах вэ? Средний род буюу эрс хүйстэр байх ёстой. Тийм учраас багш настоящее имя гэж зохицуулсан байна тийм ээ.
За дараа нь paydu payih stapam. За payci po stapam гэдэг маань юу гэж байгаа юм бэ? Гэдэг маань тэдний замаар явах гэсэн үг. Тэдний замаар явах. За энэ ямар падеж нөхдүүд вэ? Payci po. Даацны падеж хөөс. Почему гэж байна. Тийм ээ? Олон тоондор хувирсан байна. За дараа нөхдүүдээ post гэдэг үгэн дээр анхаараарай. Post. Пост гэдэг маань албан тушаал гэсэн үг. За пост буюу албан тушаал энэ нэр үг маань имя существительным ардаа хоёр имя существительны дараалан одоо оруулсан байна тий ард нь бичсэн байна. За тэгэх юм бол нэр үгийнхаа ард орохороо заавал разительный падеж байдаг. Тийм учраас бид нар пост вице-президента, пост академи гэж хэлэх ёстой тий. Тэгэхээр эдгээр бүгдээрээ нэр үгүүд дараалаад орохороо орос хэлнэр дээр разительный падеж шаардах ёстой. За тийм учраас разительный падежтай багш нь адвокатская академи гэж ütсэн байна. Постос болсон ба штэ. За тэгэд яа женский родор байгаа юм бэ? Академи гэдэг үг маань хувираагүй байхдаа академия буюу женский род үг байгаа юм. Академ гэсэн үг те. Энэ маань шинжлэх ухааны байгууллага байгаа те. Тийм учраас разительный падеж буюу харьяалахын тийм алгалын женский родын төгсгөлийг ганц тоон дээр пост гэдгээсээ дараа нь президента тэгээд дараа нь российская адвокатская академи гэж ингээд дараалал нэр үгүүд маань разительный падежаар хуурсан байна. За дараа нь хамгийн сүүлийн тэр юристов гэдгийг яаж багш нь мэдсэн бэ гэхээр энэ династия продолжить династию. За династия гэдэг маань энэ маань залгамжлал гэсэн үг байна тий. Залгамжилсан өв залгамжилсан хуульчид гэдэг үг байна. Өв залгамжилсан хуульчид. Тэгэхээр юрист гэдэг үг маань түрүүний адил хоёр нэр үг орос хэлэн зэрэгцэж орж ирэхээр хоёрдугаарт нь байгаа нэр үг маань разительный падеж дээр байна. Мөн олон тоон дээр байна. Тэгэхээр үе залгамжилсан хуульчид гэж энийг орчуулах нэ. Дараагийн жишээ рүү оръё. За энэ саяны унсан ихэн мөн үргэлжлээд дараах даалгавартай байдаг байна. За прочитайте текст еще раз и выберите правильный ответ согласно содержанию текста. За дахиад уншаарай гэж энэ ихээга тий. Ихээга уншиж өгөөд одоо болохоор яа гэнэ. Яг асуултанд хариулахдаа утгыг нь бодож хариулаарай гэж хэлсэн байна тийм үү. За энийг багш нь яаж хийсэн байгааг та бүхэн хараарай. За как покупают читатели романы Александры Марининой. За Александра Маринина гэдэг хүний энэ зохиолыг, романыг уншигчид яаж худалдаж авдаг вэ гэсэн. За энэ дээр бүгдээрээ бодно хөлтөөдөө. Бодно. За энэ дээр яаж бодох вэ гэхээр покупать гэдэг үгнээсээ та нар сэжүүр гаргах хэрэгтэй. Покупать. Покупать гэдэг маань худалдаж авах. Худалдаж авах гэдэг үг магазин гэдэг үгтэй холбогдно доо тий худалдаж авах дийлгүүр. Тэгэхээр бид нар энэ хэрвээ тийм ээ утгын хувьд одоо бүрэн дүүрэн ойлгож амжихгүй шалгалтын хугацаа богинох учраас тийм учраас энэ холбоотой үг синоним байж болох уу утгын хувьд ойролцоо байж болох уу гэх логик сэтгэлгээгээ хөгжүүлэх хэрэгтэй тийм ээ. Логическое последовательность гэж хэлдэг шүү дээ. За ингэж бариад авчиж болно. За энэ дээр нь яг юу гэж байна? Дэлгүүр худалдаж авах. Тийм ээ. Энэ романыг, энэ зохиолчийн романуудыг номын дэлгүүрт энэ зохиолчийн романууд удаан хугацаанд байдгүй маа гэж. Энэ маш сайн зохиолч тийм ээ. Маш сайн зохиолч учраас энэ ном нь зарагдаад дуусчдаг гэдэг утгатай юм асуулт хариулт байна. За дараа нь как вы думаете, что за фамилия Маринина? За энэ дээр юу гэж байна вэ? Маринина гэдэг овог фамилия тийм ээ. Яг ямар утгатай юм бол та нар юу гэж бодож байна гэж асууж. Это псевдоним. За энэ дээр фамилия гэдэг үг нь. Фамилия гэдэг үг анхаараарай. Фамилия овог нэр. За овог нэр гингүүд псевдоним гэдэг маань энэ маань нууц нэр гэсэн үг. За зохиолчид, уран бүтээлчид ихэнхдээ өөрийнхөө нэрээр зохиол бүтээл туурвдаг, нууц нэрээр туурвдаг тийм ээ, тийм тохиолдол байдаг. Тэгэхээр фамилия гэдэг үг маань псевдоним гэдэг үгтэй сэжүүр нь холбогдож байна тийм. Ингээд та нар энийг мэдэх боломжтой шүү. За дараа нь явъя. Какая среда окружала в детстве будущую писательницу? За энэ зохиолч эмэгтэйгийн багадаа өссөн орчин ямар байсан бэ гэж асууж байна. За энэ дээр хүүхдүүдээ детство гэдэг үгийг харчих та нар тийм детство хүүхэд тийм ээ хүүхэд нас тийм ээ за тэгэнгүүт расла
росла өссөн гэж энэ хүүхэд нас өссөн. За эндээс бас та нар сэжвэр олох боломжтой. За тэгвэл она росла среди знаменитых юристов. Тийм ээ, тэр ямар орчинд өссөн бэ гэсэн чинь энэ эмэгтэй маань алдартай хуульчдын дунд өссөн гэж одоо утгын хувьд дүйж байна. За дараа нь когда Марина начала изучать иностранный язык. За Марина маань хэдэн наснда гадаад хэл сурч эхэлсэн бэ гэж асууж байна. За эндээс хүүхдүүдэд ямар түлхүүр өгөөг олж харж болохоор байна те. Изучать байна. Суралцах те. За тэгвэл хариултанд маань заниматься гэж байна. Изучать заниматься. Суралцах хоёул адилхан байна те. За тэгвэл энэ өгүүлбэр илүү дүүж байна. Тийм ээ. Тэр 6 настай ч болоогүй байхдаа 6-аас ч хүрээгүй байхдаа гадаад хэлээр суралцаж эхэлсэн гэж байна. Дүүж гэнэ үү? Дүүж гэнэ утгын хувьд тийм ээ. За в каком университете она училась? За ямар их сургуульд энэ эмэгтэй суралцж исэн бэ гэж асууж байна биднээс. За тэгвэл та нар асуултан дээр байгаа университет гэдэг үг, хариултан дээр байгаа университет гэдэг үгийг харж байна уу? Хоёул адилхан байгааз. За тэгвэл адилхан их сургууль гэдэг үгнээс сэжвэр аваад тийм ээ ямар сургуульд сурч исэн бэ гэсэн чинь Госпожа Алексеева окончила всемирно известный университет имени Ломоносова. За Ломоносовын нэрмжид улсын их сургуулийг, алдартай улсын их сургуулийг хатагтай Алексеева төгссөн юм а гэж байна. За ингэж хүүхдүүдээ текстээ уншаад түүнийг асуултанд хариулахдаа сэжвэр буюу түлхүүр үгийг нь олж аваад хариултнаас бас дүүж гэнэ үү гэдгийг анхаарч харах юм бол одоо хариултаа зөв хариулах боломжтой байгаа шүү. За дараагийн жишээ болохоор А хувилбарын 2-3 дээр бас байсан журналист интересная профессия. За сэтгүүлч бол үнэхээр сонирхолтой мэрэгжил юм а гэдэг ийм текст байсан. За энэ ихтер бас ажилласан байна. За энийг та бүхэн өөрсдөө хараад бие дагаад багш нь яаж холбосон байна вэ гэдгийг хараарай. За мөн адилхан нарийн тайлбарлсан байгаа шүү. За ингээд мөн ихийг уншаад мэдээллийг боловсруулах, тодорхой мэдээллийг ихээс олох, ижил төстэй их харилцан яриа зохиох гэсэн ийм агуулгыг өгшин одоо танилцуулъя. Оросоор хэлэх юм бол прочитать текст и обработать информацию, найти в тексте конкретные данные, составить аналогичный текст или диалог гэж хэлнэ. За ихээс мэдээллийг шүүж боловсруулах. За мэдээлэл боловсруулах гэдэг нь унсан зүйлээсээ хэрэгтэйг нь ялгаж утгыг нь хураангуйлах үйл явц байдаг. За түрүүнд огш нь маш дэлгэрэнгүй ярьсан да. За ихээс мэдээллийг яаж шүүж боловсруулах вэ гэхээр тодорхой мэдээлэл хайна. Тийм ээ, их уншичаад. За тэр дотор ямарваа нэгэн тодорхойлт байна уу? Ямар нэг зүйлийн тодорхойлт өгч гэнэ үү? Жишээ байна уу? Баримт байна уу гэдгийг харна. За мөн тоо байна уу харна тий. Тоо маань он сар заасан байна уу? Тоо хэмжээ заасан байна уу? Тийм ээ. Тэрийг бас анзаарна. Нэр. За энэ оноос нэрүүд байна уу? Хүний нэр байна уу? Газар усны нэр байна уу? Тийм ээ. Энийг анхаарна. За логик холбоос буюу учир шалтгааныг анхаарна. Энэ маань ингээд ихээ та нар уншаад өөрсдөө одоо мэдээлэл боловсруулах нэг юм арга юм аа хүүхдүүдээ. За тэгээд түрүүнд ярьсан журналист это интересная профессия гэдэг ихийг багш нь сая яаж одоо ажиллахын өгүүдийг яаж нөхөхийг харуулсан байгаа. Тэрний дагуу мөн энтэй төстэй их зохионоо гэвэл одоо жишээлбэл Моя будущая профессия журналист энтэй маш адилхан тийм ээ. Эхний ихтэй маань маш адилхан. Миний ирээдүйн мэрэгжил бол сэтгүүлч юм аа гэдэг ийм ихийг багш нь зохиосон байна. За энийг та бүхэн бие дааж хараарай. За ингээд дараагийн сэдв рүү н орж ийн. Энэ маань маш их алддаг тийм ээ. Хүүхдүүдийн хувьд бас алддаг сэдв байгаа. Энэ бол харилцан яриа. Харилцан яриа. За общение делится на письменное и устное. За харилцаа гэдэг бол бичгээр байж болно. Мөн амаар байж болно. Тий. За бичгээр харилцсан гэхээр яадаг вэ хүүхдүүдэд захиа, өргөдөл тийм ээ. Өргөдөл гомдол тийм ээ. За общение устное гэхээр амаараа харилцсан гэсэн үг. За тэгвэл энэ диалог буюу харилцан яриа маань манай аман харилцааны хэлбэрт ордог байх нэ. За диалог. Диалог это разговор двух и более лиц. За харилцан яриа гэж хүүхдүүдэд юу вэ? Та бүхэн мэдж байгаа. Энэ бол хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн хоорондоо ярьж байгаа яриаг харилцан яриа гэж бид нар хэлдэг. Диалог состоит из реплик. За диалог буюу харилцан яриа болгон маань реплик
дөрүүдийн үгээс бүрддэг. Реплик гэдэг маань дүрийн үг гэсэн үг хүүхдүүдээ. За реплика это слова каждого лица в диалоге. За орсоор огш нь хэлж байна. Харилцан ярианд оролцож байгаа хүн болгоны хэлээд байгаа тэр дүрийн үгийг реплик гэж хэлнэ. Каждая реплика пишется с начала строки и перед ней ставится тире. За ингээд энэ дөрүүдийн үгүүд маань дандаа эхэндээ бичигдэн тэ өгүүлбэрийнхаа эхэндээ бичигдэн өмнө нь заавалчгүй тире буюу зураас тавьдаг байх нэ. Ингэж одоо ялгагдах нь байна. За специфика диалога. Харилцан ярианы гол шинж нь юу юм бэ? За харилцан яриа гэдэг маань ямар шинжтэй байдаг юм бэ гэдгийг та нар энэ багшийнхаа бичсэн дүрмээс бол харж олно. Гэхдээ багш нь та нар дүрмээсээ харчаараа багш нь шууд жишээн дээр тайлбарламаар санагч байна. Энэ нь илүү та нарт ойлгомжтой болох байхаа. Посмотрите. Слушайте внимательно. Анхааралтай сонсоорой багшаа те. Кто участвует в этом диалоге? За энэ харилцан ярианд хэн оролцож байна гэдгийг бүгдээ харцгаая те. Угадай, синица, какое у людей самое страшное оружие? Ружье? Не угадала. Пушка. Опять не угадала. Какой же тогда воробей? Рогатка. За энэ бол нэлээд хошин тийм харилцан яриа, нэлээд юм амьд тийм ээ харилцан яриа байна. За энэ дээр хоёр хүүхэн шуу харилцаж байна тийм хоорондоо. За синица, воробей гэсэн хоёр шууны харилцан яриа байна. За воробей гэдэг бол Монголд маш илбэг байдаг тийм ээ. Хоёулаад Монголд илбэг байдаг шуу шүү дээ тийм. Синица гэдэг нь бэлзууха байгаа. Воробей гэдэг нь болжмор байгаа. За хүмүүсийн хамгийн аюултай зэвсэг юу юм бэ гэд асууж нэгнээсээ тэгсэн чинь буу штэ гэсэн чинь үгүй чи таасангүй гэсэн чинь тэгвэл их буу гэсэн чинь үгүй чи дахиад таасангүй. Тэгээд юу юм бэ болжмороо гэд нэгнээсээ асуусан чинь юу гэж хэлсэн бэ хүүхдүүдээ? Рогатка гэдэг нь хавч гэсэн. Хавч гэдэг маань буунаас илүү одоо хүүхдүүд шуунуудыг тийм ээ устгах аюултай ийм хүүхдийн одоо чавх тийм ээ тоглоом байд. За ингээд цаашаа явъя. Жишээн дээр. За 2025 оны хувилбар А дээр ямар даалгавар байсан бэ? Соотнесите реплики диалога, соблюдая их логическую последовательность. За ингээд энэ диалогийг уншаад за одоо яг дараагийнх нь дүрийн үг нь ямар байх юм бэ гэдгийг олох хэрэгтэй байсан. За бүгдээрээ харъя. Здравствуйте. Дайте мне, пожалуйста, слова Ожегова. Сайн байна уу? Надад Ожеговагийн зохиолчийн словарь буюу толичгийг өгөөч гэж гуйж байна тийм ээ. Тэгсэн чи добрый день. Тебе, наверное, нужно новое издание гэж асууж байна. За хүүхдүүдээ энийг багш нь яаж мэдсэн бэ? Здравствуйте гэхэр добрый день л гэнэ шүү дээ. Сайн байна уу гэж одоо асууж хаад өдрийн мэндэ гэж хариулах хэрэгтэй тийм. За энэс нь та нар бас мэдж болно. За өдрийн мэндэ чамд мэдээж шинэ хэвлэлт нь хэрэгтэй юу гэж асууж байна. Номын сончтой тэгсэн чи нет. Мне нужно издание 1967 года. Үгүй надад 1967 оны хэвлэлт нь хэрэгтэй байна гэсэн чинь вот тебе издание, которое ты заказывал. За энэ байна. Чиний захиалсан хэвлэлтийн ном чин энэ байна гэж өгч байна. За эндээс та нар издание тийм ээ. Вот тебе издание. Чамд одоо үг юу тийм издание эндээс сэжүр авч болох нь байна. За дараагийнх нь репликас яаж мэдэж болох вэ? Дараагийнх нь хэлэх үгийг те дүрийн спасибо вам, Татьяна Владимировна. Я его принесу завтра. А рассказ судьбы человека можно взять на несколько дней. За маш их баярлалаа Татьяна Владимировна. Би нэг маргааш аваад ирье. Харин би хүний хувь зай гэдэг өгүүллийг хэдэн хоног хэрэгжиж болох уу гэж. Конечно, можно. Рассказы можно брать хоть на месяц. Болно. Энэ номыг бол саарч хэрэгсэн болно гэж хэлж байна. За эндээс хүүхдүүдэд яаж мэдэх вэ гэж та нар харж байна тийм ээ. За рассказы эндээс бас мэдэж болно. Мөн спасибо вам. Конечно, можно гэж асууж байна те. Тэр нөгөө болох уу гэхээр можно. Конечно, можно. За эндээс та нар одоо мэдчих боломжтой байгаа шүү. Сэжүр өгч байна. За дараагийн реплик буюу дараагийн дөрвөн үгүүдийг харъя. Огромное вам спасибо. Рассказ я принесу, наверное, дней через 10, не позже. За тань маш их баярлалаа. За би маргааш би энэ
өгүүллийг бол за нэг 10 хоноод аваад ирэх баха. Тэрнээс бол хоцроохгүй гэж хэлж байна. Тэгсэн чинь ради бога. За приноси когда прочитать. За бурхны одоо бурхны авралаар за зүгээр гэсэн юм нэлээд амьд харилцааны үг байгаа шүү хүмүүстээ. За чи тэгэд уншид дуусчаал аваад ирээчтэй гэсэн монголоор бол утгатай. За эндээс яаж мэдчихэв хүмүүстээ? Яаж мэдчихэв? Ямар үгнээс? Принесу гэдэг үгнээсээ приноси гэдэг үг маань одоо яаж хариулагдаж байна те? Энээсээ бид нар мэдээд сэжүүр авчих боломжтой байгаа. За хамгийн сүүлийнх нь реплик буюу үгийн дүрийн үгүүдээс до свидания, Татьяна Владимировна. До скорой, моя дорогая. Приходи еще. За баяртай, Татьяна Владимировна гэсэн чинь за баяртай. За тэгээд хонгор минь дараа нь ирээрээ гэж хэлсэн байна. За эндээс бол яг до свидания гэхээр до скорой гэж гарч ирдэг тийм ээ. Баяртай гэхээр дахиад дараа уулзъя гэсэн утгатай ийм үгүүд байгаа. За ингээд диалогийг барихтаа сая те дараагийнх нь дүрийн үгүүд нь ард нь яаж одоо утгын хувьд дүүх вэ гэдгийг олохын тулд та бүхэн саяныхаа багшийн хэлсэн аргуудыг ашиглаарай. За дараагийн бас нэг жишээ байна. Манай энэ хувилбарын А дээр 19 дээр бас нэг ийм жишээ байсан. За энэ бол богино хэмжээний харилцаа яриа байсан. Энийг бүгдээрээ яаж хийснийг харцгаая. За 19. Вчера я тебя видел на вокзале. Ты кого-то провожал или? За өчигдөр би чамайг харсан. Вокзал дээр тийм ээ харсан. Тэгвэл чи хин нэгнийг гаргаж өгч ирсэн юм уу гэсэн чинь эндээс алийг авсан байна хүмүүстээ. В буюу встречал гэдэг. Я провожал гэдэг маань гаргаж өг, встречал гэдэг маань тосож авах гэсэн үг. Тэгээд тосож авсан юм уу чи гаргаж өгсөн юм уу гэж асууж байна. За дараа нь 20 дээр. До свидания, дорогая Аня. За баяртай. Түрүүнийхтэй бас яг адилхан байна те. Баяртай. Аня мне гэдгсэн чинь до встречи, Сережа. За баяртай гэж хэлэх юм бол дараа дахин уулзъя, Сережа гэх те. До свидания, до встречи тийм ээ ингэж хэлэх хэрэгтэй байдаг шүү. За ингээд дүгнэлт зөвлөмжөө хэлье. За энэ хичээлийн дүгнэлт бол одоо их жогш нь эхийн талаар ярьсан тийм үү. За эхийг болохоор хамгийн гол нь заголовок гэд гарчгаас эхлэх хэрэгтэй. За гарчг нь бол ихэвчлэн тухайн эхийн сэдв юуны тухай илэрхийлж гэнэ гэдгийг харуулж яадаг. Тэгэхээр гарчгаа маш сайн анхаарах хэрэгтэй. За дараа нь тухайн эхийн үндсэн санаа юу юм бэ гэдгийг ойлгох ёстой. За тэрийг багш түрүүн тайлбарлсан. Энэ бол зохиолч яг юу хэлхийг хүссэн бэ гэдэг асуултын хариулт байдгийн шүү хүмүүстээ основная идея гэдэг маань. За ключевая мысль гэж байгаа. За энэ бол ихэвчлэн эхлэл юм уу эсвэл төгсгөл хэсэгтээ байдаг гол санаа байгаа. За мөн эхийг уншиж явах үедээ дараах өгөгдсөн нэмэлт мэдээллүүдийг маш сайн анхаарах ёстой. За энэ конкретны дааны тодорхой бичсэн байдаг тийм ээ. Их дотор маань нейрус хүний нейр байх юм уу, онсаар өдөр байх юм уу, тоо баримт байх юм уу энийг анхааралтайгаар уншаад доогуур нь зураад аваарай гэж байна. За дараа нь харилцан ярианы талаар өгш нь ярьсан байгаа. Харилцан яриаг уншиж байхдаа төлөөний үг гэж байдаг тийм хүмүүстээ. За энэ маань орос хэлний 10 үгийн аймгийн нэг нь байдаг те. Тэгэхээр я, ты, он, она, мы, вы, они гэдэг энэ төлөөний үг маань дараа нь үйл үгтэйгээ холбогдохдоо яг яаж холбогдож тэр зохицлыг нь харж агаад реплик буюу харилцан ярианыхаа дараагийнхаа дүрийн хэлэх үгийг бид нар бас эндээс олж авах боломжтой байдаг байгаа шүү. Ингээд ном их уншиж үгийн сангаа тогтмол нэмэгдүүлж байгаарай. За ингээд өнөөдрийн хичээл та бүхэнд ойлгомжтой байсан баха гэж найдаж байна. Үр өгөөж өгнө баха гэж бодож байна. За хүүхдүүдээ амжилт хүсье. Мэдлэг бол хүч. Успехов вам. Знание это сила. Анхаарал тавьсан баярлалаа.